social чинь зэвсэг болсон ш нэг төрлөөр бол яг тийм үг сонссохгүй би сайхан нөгөө нэг дээр үед болохоор буу ингээд цэнгэлэхэд сумтай бол тэр бол хүйтэн зэвсэг одоо ингээд утас цэнэгтэй бол тэр бол хүйтэн зэвсэг гэж аахгүй. Тэнгүүт буу бол угаасаа хүн болгонд байдгүй. Тэнгүүт утас хүн болгонд байгаа. Хүн болгонд хүйтэн зэвсэг байгаа. Хүн болгонд дэрүүгээр яг хэнийг яах уу яаж чадна. Тэр бол надаа яг нэг төрөлтөнд та талаараа бол айгуу хэцүү санагдав. Жишээ нь хүмүүс ингээл нэг хүнийг хейтлэл сэвэгдэх юм бол тэр нь ингээл тэр даяараа ингээл сэвэгдэл тэр хүн бараг мөрөг болчтой юм уу. Хүмүүс бол яг өөрийнх нь итгэдэг хүн одоо жишээ нь маа найз ч юм уу би найзтай ч юм уу ингээд тэр охин жах сан ийм охин байлаа гингүүт нөгөө нь шууд хүлээгээд авчдаг гэх юм уу. Ер нь ямар ч хүн нэгэндээ ингээд амар үнэмшилтэй ярьцгал юм бол хараагүй байсан ч шууд ингээд ямар ч хөлтөргөө хүлээгээд авчдаг юм шиг санагдсан надад. Ярташ би Германд төрсөн. Аав ээж хоёр тэгж ярьтээ ингээд. Би ингээд төрсөн чинь маимч зүүр шунаа гэж барьж ийсэн. Танаа хөвчин метр 86 болох юм байна. Өсөлтөн тэрэг зогсох юм байна. Тэгээ би яг одоо яг метр 86. Тэгээ 2 настай Монголд ирээд өвөө метр өссөн. За 6 хүртэл хамт байсан. Тэгээ 10 жилд ороод ер нь бол 10 жилдээ би өөрийгөө амар тийм хөдөлгөөнтэй хөвгт гэж боддог байсан чинь сүүл бодсон чинь ер нь амар даруухан л хөвгтэйсэн юм л. Одоо би ер нь бол сургууль руугаа явахдаа дандаа дуу сонсдог. Гэртээ ирээд бас дуу сонсдог, тоглолдог тийм л хөвгтэйсэн. Яг сакс тоглолдог гэсэн. Саксны шигшээд байж байгаа. Юм амар оролдож үзэх туртай. Одоо ингээд би жишээ нь эхлээд хөл бөмбөг тоглолдог байж байгаа. Сакснад гой санагдаа сакс тоглоод тэндээсээ би жуудаа яваа ширээний теннис тоглоод ингээд явсаар байгаа дуу игээд би зөвхөн юм амар хурдан сурчдаг. Тэрнээс бас хурдан уучдаг. Тэгээ ер нь бол дуугаа бол хамгийн удаа ээж. За миний хийлгэж байгаа шивээс бол залуу баян Монгол гэж байгаа. Тэр нь бол надад айгүй амар гүн утгатай санагдав. Гэхдээ би бол инспирэшнийг бол Бисмахаас авсан. Тэр хүний залуу баян Монгол гэдэгт бол надад бол нэлээд амар харанхууд гэрэл тусгаж байгаа юм шиг мэдрэмжийг надад өгсөн яг сонсох. Тэгээ угаасаа тэр яг тэр 3 үг одоо ингэ миний одоо альбом Допамингийн альбом 3 сүнстэй байхгүй. Би яг бодоод ирсэн чинь нэг нь бол залуулаг сүнс байгаа. Нөгөөт нь болохоор нэг баян сүнс байгаа. Нөгөөт нь яг нэг тийм дайчин Монгол сүнс байгаа. Би яг тэгж бодсон. Тэгээ одоо ингээд яг залуу баян Монгол гээд хонь юм ягаан оттой. Ягаан от нь болохоор миний альбом яг ерөнхийн намайг төлөөлж байгаа. Тэр шинэ чанар нь юм уу? Манай аав хоёр ч их дараахан. Манай аав бол яг л ном юм. Миний нэр Чойра гэж байгаа байхгүй. Тэнгүү Чой гэдэг нь манай аавын нэр Чой Сүрэн гээд Ра гэдэг нь болохоор Рагчаа зэрэг манай өвөөгийн нэр. Тэнгүү Чой гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр ном гэсэн үг юм байлээ. Төвдөр үлээ. Анхаар үлээ нэг газраар бол ном гэсэн үг юм байлээ. Тэг манай аав бол угаасаа л ном юм. Яг математикийн багш. Тэгээ маа ээж болохоор эмч. Тэнгүүд би 10 жилдээ математик биеийн тамир хоёрдоо сайн бусдын дээр нь би идэхдээ ер нь бодоодсэн чи 10 жилдээ ч тийм байсан юм дөө. Өөрийнхөө яг дуртай хичээлдээ л дуртай сайн бус дургу хичээлдээ ямар ч дургу тэгэл хичдэг гэсэн. Тэр цаана яг одоо ч байт юм. Би 10 жилдээ багш болно гэж боддог гэсэн. Маа тэгвэл аав хоёр ерөнхий хоёлоо багш. Маа өвөө эмээч багш. Аавын зүгээр ингээд манай аав хичээлээ заахтай амар урамтай заагаад идэх байхгүй хүнд юм ойлголт. Тэр нь гоё харагдаад би багтаа бол багш олондоо л гэж боддог гэсэн. Эхэндээ бол тэгтээ манай аав хоёр нэг амар оошоог нааг л чи наатамгаараа мөнгө олохгүй дээ эртхэн болдоо л гэдэгс. Өмнө жилээс хойш л ер нь ойлгож эхлэв. За чи яг өөрөө дуртай л өөрөө дуртай юм аа хийгээл. За өнөөдөр хийлгсэн шээс дээр. Шинэ юу шиг байна? Гэхдээ одоо ингээд хараад исэн чи бүр нөгөө өөрөө за энэ орчин үеийн юм чинь би гадаадын юмнуудыг их үздэг болохоор бүх дэлхийгээрээ л ийм ингэж байгаа юмыг одоо ялтай байлээ. Тэрнээс хойш над өвөө эмээ чинь одоо чамаа буруу замаар ороод бодоод тэгээд явчихна гэж бодчих. Өөсөө тэр үеийн хүмүүс бол шивэсэг бол тэгээ шоронгийн хүмүүс шоронгийн хүмүүс шивэс байдаг гэж боддог. Тэгээ одоо Японд чинь шивэстэй хүмүүс саун нөгөө ансемансэнд оруулахгүй ш. Нөгөө макузана тэр нөгөө юм холгаанууд нь ингэж яадаг гэдэг.
тэгвэл одоо манай үеийнхэн юу гэж бодсон? Одоо тэгээд яг дэлхийн нийт дээр ингээ иргэншилний юм болцсон юм чинь. Ийм л имэйл гэж бодно. Тэгэхгүй бол одоо өө юм шиг чинь энэ хүүгээ чи харсангүй, хүү чинь бороо замаар орж ин, хүү чинь ингээд юм ихээр би тэмцэлтэй тэднэртэй муудалцаад стресстэй болохгүй ээжээ ертөнцийн өөрчлөгдсөн Z generation гэж гараад ирсэн, alpha generation гэж гараад ирсэн. Эдгээр чинь та нарын бүтээгээгүй юмыг одоо бүтээдэг болсон байна. Бидний бүтээгээгүй юмыг бүтээдэг болсон байна. Ийм өөр ийм хийсвэр хоосон орон зайд юмыг бүтээдэг хүмүүс гараад ирсэн байна гэдэг ингээд ээж нь ингээд тайлбарлаад ингээд явж штт. Мөрөөдлийнхөө төлөө амар их золиос гаргасан. Анх яаж гэсэн хөгжимд яг оруулж исэн зүйл гэх юм бол яаж гэсэн манай аав намайг бараг 7 илүү 8 настай хахад Eminem I Need a Doctor гэдэг дуу сонсчихсан байхгүй. Тэг би яг тэрний яг эмэгтэй хоолойг сонсоод ёо энэ юу вэ? Би яг тэрийг л санагдтiin. Энэ ямар сонин зүйл вэ гэж бодоод. Тэг би яг анх дуу бараг сонсож эхэлчихсэн. Яг тэр дусамжл ерөөс салдаг манай аав тийм дуу сонсуулаад тэр ерөнхий хөгжмийн мэдрэмж орог тэрнээс ихсэн юм уу гэж боддог. Би яг анх яах гэж дуу хийсэн бэ гэхээр маа Дээдлийн залуу дуу гэдсэн байхгүй. Тэгээ ингээд сургуульд амар алдартай болчихсон. Энэ дуу гэдэг тахт яах лэр би хийж болдог. Ингээд тэг би анх хийж эхэлсэн. Наваа зүг маа найзууд сумлцсан. Үуч стай гоё дуу шүү дээ. Энэ ч өстө сонсох юм байна маа. Тэгэл тэрэнд нь сумлагдаал тэгээ хийсээр яваал ерөнхий сайжраал. Гэтэ одоо ч бас нэх амар сайн гэж өөрийгөө боддог. Тэгээ ер нь яг одоохондоо хэмжээндээ дуу бол чинь гэхдээ яг бүх тийм амар сайн болно шүү. Би ер нь өссөн дэвшсээр л тэрийг бол хийжээч гэсэн. Нэг хизээш өөртөө бартахгүй юм. Би 10 дугаар ангидаа Япон явсан аав гэж ордог. 10 жилийн найзуудаасаа салаад гинт Японд очсон чинь наа Япон хүмүүс амар гадуурхаа. Би яаж ч очиж нэг баахан таньж мэдхгүй баахан мэдсэн чинь амар тархлаад гэсэн чинь Япон хүмүүс юу гэддэг л шүү дээ. Шивэртэй Монгол зонгол гэж юу гэдэг би бүр тийм амар юм ороод гониглаад найзуудыгаа санаад. Тэгээ яг нэг төрс өдрөөрөө аав хоёроо нэг $20 илүү майк авахулаад тэр майкын дээр анх дуу хийж сураал баг яаж дуу өгөх гэж хайж ирсэн. Нэг юм гарч ирснээр тэн дээр нь дарснаа шууд нэг файл руу ороод тэгэл Audacity гэдэг нэг юм програм байсан хэрэг. Тэн дээр анх дуу хийж сурч ирсэн. Тэгэл явандаа дуу хийдэг болонгот хүмүүстэй холбоотой болол тэнгуут чи ийм юм дээр дуу хий ингэж жоохон зааж өгөөл зөвлөөл ингээл. Надад хамгийн нөлөөсөн хүн гэх юм бол 202 амин нөлөөс. Би яг 202-ыг анх сонсдог байсан. Тэгээ 202 тухайн үед бас нэг амар олонний танил болоо гэсэн. Яг тухайн үед чинь нэг Галтгоо гэдэг дуун цэцэгтаад тэгээ хойноос нь 168 байсан Улаанбаатар гонигтай илүү өдөртэй гэдэг тэр дуу цэцэгтсэн. 200-ийн флowер анх дууд сурч байсан. Ер нь бол 200-ээс амар их юм сурсан. Дууны тал дээр бол. Тэгээс би хувь хүний талыг нь бол нэг сайн мэддэг. Тэгээ би дуугаа ихтэй бол ер нь хөвчлэн ургуулж боддог. Би яа гэвэл нөгөө нэг юм амар ургуулж боддог. Одоо ингээл нэг хүн над руу зүгээр ингээл нэг амар сонио харчвал би барыг дотроо хинтээ би энд ямар муу юм хийчлээ. Би нэг дээр ингэчлүү гэж мэдж бодоод ингээ ургаал яваад. Ихэнхдээ сул тал л та. Тэгтээ яг давуу тал болж байгаа юм би ингээ үг өчгтэй. Одоо жишээ нь хөрх охин харснаа. За би энэ охинтой үерхчихсэн бол энэ охинд ямар дуу хийх үү гэж бодсноо. За энэ юм гоё нүдтэй юм байна гэснээр шууд тэгээд дуучдаг. Тэр нь бол давуу тал болдог. Тэгээ Эрдэнэ левел дараа нэг тэмцээн зарласан байхгүй ингээд. Угаасаа нөгөө жил болгоно нэг тийм тэмцээн зарладаг гэсэн. Тэгээ би тэрэнд нь яг тэр unboxed ялсан дуу ялцсан байхгүй тэнд нь би. Тэр unboxed ялсан дуугаа Эрдэнэ левел рүү явуулсан чинь за чамайг авъя гээд тэгээ тэр тэмцээнд нь ороод тэгээ ингээд баахан дис мис хийж мэгээд дуу муу хийж мэгээд тэгээ ерөнхий тэр тэмцээнээс яг 2 хүн шалгарсан. Нэг нь би нөгөөт нь Vibe гэдэг нэг юм 2 артист шалгарсан. За би бол ямар ч тааш нэг 2-3 жил бол Эрдэнэ левел яг артист нь бол байгаагүй. Гэхдээ ер нь Эрдэнэ левелтэй холбоотой байсан. Тэгээ тэндээс бол нэлээд юм сурсан. Ингээд одоо жишээ нь хөгжмөний тал дээр яг яавал хийдин гэдэг тал дээр бол зөндөө юм сурсан. Хоолойгоо яаж зөв бичих үү гэдэг ч юм. Чөлөөт цагаараа бол би ер нь тоглоом тоглодог. Valorant гэдэг тоглоом байна. CS байна. Чита байна. Ер нь тоглоом яг гэж тоглодог гэхээр би айлын ганц тэгээд яг гэртэл байдаг. Тэгмээ надад яг хань болж байгаа юм ганц компьютер.
Тэгэл компьютероор тоглоод яа тэгвэл одоо компьютер тоглож байгаа одоо Valorant ч юм уу CS ч юм уу Dota ч юм уу тоглож байгаа шалтгаан нэг төрлийн терапи гэх юм жоохон өөрийгөө имчилдэг. Тоглоом бол гэхдээ ер нь надад бас амар чухал. Манай үеийнхэн ч одоо бүгд надад амар ах шиг санагдаад байна. Тэр яаж ч маа найзууд ч нөгөө нэг надаас ихэнхэн жоохон дүү мүү байгаад идэг. Тэнгүүт би болохоор эсвэл би жоохон үеийнхнээсээ жоохон тийм залуу сэтгэлгээтэй юм аа. Угсаа тэгээ тоглоом тоглоод байна гэдэг чинь залуу сэтгэлгээтэй л байгаагийн шинжиж бодоод байна. Маа үеийнхэн бол ярьж байгаа юмнууд нь ингээл мөнгө л байд юм дөө. Мөнгө. Та нарын үеийнхэн чи тийм онцлог юм биш. Эрэгтэйчүүд нь бүр нөгөө боддог моддог ингээд юм яасаар агаад тэр чинь уураг тархины одоо уураг тарих гэдэг чинь их л ажиллаад байвал амар синапсууд нь хоорондоо ажиллаад нейронууд нь хоорондоо холбогдоод бүр их хөгждөг гэн. Тэгэхээр бидний хөгжүүлж чадаагүй тархийг та нар хөгжүүлж мэднэ. Одоо бид тэрийг судалгаа байхгүй болохоор хэлж мэдэхгүй. Тэгтэл та нар охтууд ч нөгөө TikTok, Mok гэнөө яа нөгөө тэр нь охтуудад болохоор бүр эсэргээрээ нөгөө айгүй хачаал өгдөг бол та сэтгэл зүйн хувьд их дарамт үүсгдэг. Тийм судалгаанууд сүүлийн үед их гарч ирээд байна. Ээж нь бас тэрийг судлаад л штэ. Бас нэг та нарыг одоо буруу замаар явуучих юм одоо ямар яагаад байгаа юм бол гэдэг ингээд охтууд хөвгүүдийн хоорондохын харилцааны юмн дээр асуудлууд гарч ирэхээр юмнууд гарч ирж гинүү гэсэн юмыг би ингээд хараад л байна л да. Тэгээд одоо судлаач тэрийг судлах л байх. Би бол нөгөө тархины талын ийм нөгөө судалгаа хийчихсэн учраас айгүйх тэрэн дээр айгүйх анхаарч үзэж чинь. Тэгээд хүүгээ айгүй хөгжөөд ингээд хөгжим хийгээд дижитал орчинд ийм хөгжим нөгөө дарахгүйгээр ингээд дуу хийгээд ингээд тэр нь ингээд хүмүүст хүрээд үеийнхэнд нь хүрээд ингэж гин гэдэг чинь хөгжиж гин гэж хараад байна. Тэгэхээр энэ бол бас хөгжил явагдаад байна. Мундаг энэ л гэж харж байна. Мегон бит хоёр ч айгүй тийм хамт дуу гэхээр амар гоё дуу ичдэг. Бит хоёр ч болохоор яг 3 жилийн өмнө танилцчихсан байхгүй юу? Маа он чинь нэг амар дуу идэг байгааг юм. Тэгээ танилцаал би шууд project дуу идэм үү гэдгсэн чинь оролт юм уу гэд. Тэгээд хоёул нэг уулзаа чинь дуунууд сонсолтоо гэд бит хоёр Мегоны дуулцаад. Тэгээд гисэн чинь манай хүн ч анх яг тийм нарийнхаа олоотой нэг дуулдаг байсан. Нэг тийм давай дааш ярих уу дуулаад идэг гэсэн юм. За чи нэг маяглаж байгаа ч илүү нэг тийм нарийнхаа олоо гаргачихгүй. Тэгэхээр нөгөө наача амар гоё олоош чи наатангөрийн нэг дуу үзээч гэд. Тэгээ бит хоёр анх нэг дуу хамт хийгээд жоохон байж игээд тэгээд тэр дууг хийгээд нэлээ утас. Тэгээ байлгаж чаад би инэрлэх руу дуу явуулдаг. Тэгээ инэрлэх хаа ингээд маа нээж бит хоёр ийм дуу сайн та сонсоо үзтээ гэдгсэн чинь өө наач амар дуу ш тахан дээр нь орчилдоо гэд. Энэ явуулчих гэд. Тэгээд оруулаад тэгээд тэр дуу бүтээд тэгээд за ингээд клип шүү энэ дэр одоо тэтгэдэг өөр өдрөө. Тэгээ шууд клип хийгээд тэгээ ерөнхий тэр дуу цэцгэжсэн. Дөрөвтэй гэдэг дуу анх бүтсэн түүх. Замартач Мегон бит хоёр ингээд нэлээд удаан бараг хамтнаа таньдраад тэгээд хамтнаа дуу хийжсэн аа. Би нэг ажилд ороод нөгөө офисын ажил гэж ярьсан шүү дээ. Тэр ажилдаа ороод тэгээ ерөнхий нэг хэсэг холбоог болсон байхгүй. Зүгээр л холбоог болоод тэгсэн чинь манай хүн гинт нэг өдөр ингээд 2 дуу явуулсан. Дандаа чи энэ дээр орох уу гэдэг. Тэгээ сонсоо утсан чинь цаа чин гинт амар сажирчсан. Яг наваа тэр офисын ажил хийж явах хугацаанд гинт ингээд яг амар яг үг мөгн флоу бүгд сажирцсан. Тэгээ би яг дөрөвтэйг сонсчод дөрөвтэй дуртайгаа 2 дуу явуулсан. Тэгээ би хойлон дээр нь ороод тэгээд би нэг тоог байхгүй тэр 2 дуу. За энэ ч нэг явахгүй дээ. Тэгээ цаа Мегонч болохоор яг тухайн үед өөрөө YouTube channel байсан. Ерөнхий бит хоёр хамт дуу хийхээр миний channel-аар цэцдэг байсан. Тэгээ би тухайн үед энэ явахгүй дээ. Энийг одоо би цацаа яах вэ? Тэгээ одоо ижсэн чи цаа чи шууд өөрөө очсноо шууд миний нэг VHS камер гэдэг тэрүүгээр ингэж баахан дүрс авснаа клип хийлгэснэ. Цацсан чи нөгөөтгөн зур шүү бүүм. Тэгэл бит хоёрын түүх ер нь яг анх тэрнээс л ихсэн дээ. Тэгээ тэрнээс хойш чи бит хоёр баахан дуу хийгээл хоёлын кимэнд хим ингээл тэгээ одоо л хийж байна. За тэгээд яг одоо юу болж байна гэхээр 3 сарын 8 буюу миний анхны цомгийн нээлт болж байна. Тэгээд бол миний төсөөснөөс илүү гоё юм. Энэ бол намайг яг ямар хүмүүс сонсдог гэдгийг анх удаага л өөрийнхөө нүдээр яг харлаа. Яг намайг яг чойраг үнэхээр гоё юм. Одоо тэг анх удаага яг өөрийнхөө соло болон альбомынхаа дуунуудыг дуулж үзэх чинь ер нь бол айгүй гоё мэдрэмж.
Одоо дээр гарч дуулахдаа ер нь бол хараалын үг буюу жоохон тийм муухай вайбтай дуунуудыг бүгдийг нь хасцсан дуулахгүй. Яагаад гэвэл ер нь бол манай аав ээж хоёр үзэж байгаа. Тэгээ бас баахан тийм жоох хүүхдүүд үзэж байгаа. Эмэгтэйчүүдийн баяр болж байгаа. Тийм өдөр бол ер нь тийм дуунууд бол зөхгүй. Тэгээ би айгуу тийм эерэг болон хүчтэй дуунуудаа л дуулж байгаа. Тэгээд ер нь бол аав ээж хоёрыг харахад яг ингээл орж ирэхэд би жоохон ингээд сандарсан байсан бол аав ээж хоёр орж ирэхэд би яг л тайван болол маш их тайван болсон. Үнэхээр гоё мэдрэмжлээ тийм. Аав ээж хоёрыг ингээд ийм газар ураад тэгээд инээж байгааг нь харах. Ер нь бол аав ээж хоёрын маань үднээс л ингээд харагдаж байгаа байхгүй юу? Хүүгээр амар бахархаж байгаа. Тэгээд би бас өөрөөрөө бахархаж байна уу. Тэгээд ирээдүгөө юу? Би бол зүгээр л амар тайван хайртай үнтэйгээ зүгээр амар тайван амгалан л байх юм шүү дээ. Тэгэж би нэг амар үнэтэй машин, амар үнэтэй байшин тийм luxury юм нэг хүсдэг. Зүгээр л амгалан тайван байх юм шүү дээ. Асуудлаас хол хүн амьтны хараанд нэг муугаар өртдөгөө тийм л байх юм. Би ер нь хүнд нэг муухай сэтгэл ч юм уу эсвэл тийм муухай юм төрүүлэхийг хүсдэг зүгээр л. Наа бүх хүн сонсоосоо гэж бол би хүсэхгүй зүгээр л миний яг дууг энэ гоё дуу хийдэг залуу гэж боддог хүмүүс сонслох. Тэгсэнч зүгээр ингээд зүгээр дууг нь одоо нэг ийм ойлголттой байдаг байхгүй. Одоо жишээ нь нэг хэсэг миний зүгээр нэг дууг мэддэг тэгсээ наа мэддэг хүмүүс байгаа байхгүй. Нөгөө тэр амар жоохон болоо юм бэл. Тэр мэдрэмж өөр тэнгүүт миний дуугч мэддэг, намаагч мэддэг, намайг мэддэг болохоор ямархуу дуу хийхийг мэддэг хүмүүс байна гэдэг чинь бас шал өөр байд юм л. Нэг ийм хэвд байх дургүй юм уу? Ер нь ингээд ийм нэг од шиг ингээд ийм салаалцсан гэрэлж байгаа юм шиг л байна. Тэр нь л надад таалагддаг. Бүх юмн дээр.